Hey guys, сайн байцгаана. За тэгэхээр өнөөдөр YouTube-ийн thumbnail гарчиг хэрхэн яаж маш хурдан хугацаанд хийх вэ гэсэн видео заавар оруулахаар бэлтлээ. За YouTube-ийн thumbnail гарчиг маань өөрөө болохоор YouTube дээр хийсэн контентууд дээр үзэхүү болох уу гэдэг шийдвэрийг гаргах хүч маш чухал нөлөө үзүүлдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ thumbnail гарчгийг хэрхэн яаж хийх вэ гэдэг талаар суралцгаая. Тэгэхээр subscribe дараагүй байгаа хүмүүс маань subscribe-а дараад бичлэгээ үзээрэй гэж хүсэж байна. За тэгэхээр хамгийн түрүүнд FreePic гэдэг сайт руу орно. FreePic сайт руу ороод ерөнхийдөө бол ямар зүйл хайж байгаа вэ гэдгийг эхлээд бичнэ. За бичснээр танд бол маш олон зүйлийг бол гаргаж ирнэ. Энэ дундаас бид бүхэн PSD буюу Photoshop дээр thumbnail гарчгаа хийхээр төлөвлөж байгаа учраас үүндээ тохирсон юм sample загварыг хайх болно. За тэгэхээр энэ дээр титэмтэй байгаанууд маань болохоор премиум буюу илүү төлбөртэй ашиглах боломжтой зүйлс байна. YouTube-ийн thumbnail гарчгийг ямар хөө байгаасаа гэж хүсэж байна вэ гэх юм бол за тэгээд юмудаа хайн нэг боломжтой төвчөө санагдсан юм бол гарч ирлээ. За энээсээ бол сонгохдоо бол download дараад PSD-гээр үүсвэл JPG гэдгийг сонгоно гэсэн үг. За PSD-гээр сонгож татаж авснаар бид бүхэн ашиглах боломжтой Photoshop-ын өргөтгөлтэй файл гарч ирнэ гэсэн үг. Ингэж татлаа. Миний хувьд гэх юм бол Photoshop 2015-ыг ашигладаг. 2015-ийн хувьд гэх юм бол ашиглахад хэлбэр за тэгээд өдөр тутмын хэрэгцээнд ажлын хэрэгцээнд бол хангалттай болчтой учраас 25 энтрийг бол авах шаардлага байхгүй гэж үздэг. Яг 25-ыг авах юм бол гоё бах. 25 дээр ерөөхдөө AI илүү дэмжиж өгсөн. Учраас илүү хэрэглэхэд бүр илүү хэлбэр болсон гэж би бас сонссон. За тэгэхээр энэ логоны хувьд гэх юм бол энэ голд нь байгаа лого спортын гэсэн лого алга болж байна. Тэгэхээр энэ лого нэр бол бидэнд байхгүй. За текстийн хувьд гэх юм бол энэ текстүүдийг бас бид нар ашиглахыг дэмжих үгүй байна. За тэгэхээр текстийн хувьд гэх юм бол текстийг бид нар бас ашиглах шаардлага байхгүй гэж үзсэн. За дизайн дээр орох юм бол энэ хоёр дээдлийн цагаан энэ X гурвалжин энэ play button ч юм уу нэг иймэрхүү юм. Тэгээ хоёр rectangle бас байна. Эднээс бол нэг rectangle нь бол хэрэггүй гэж үзлээ. За дээдлийн хоёр цагаан бас хоёр line хэрэггүй гэж үзэж байна. За shape-үүдээс нь бол яг хөө shape-үүд нь бол яг байж лээ. Rectangle-ыг бол нэг иймэрхүү хэмжээтэй аваад доошлуулж нэг юм явцаа. Тэгэхээр энэ нэг play button бол арай өөр газар төрдөө байлгачий. За харин зургууд бол бидэнд бол ямар шаардлага байхгүй. Харин энэний оронд өөрсөндөө байгаа зургуудаас ийм зураг авчий. За энэ зураг дээр бол ерөөдөө сарл backgroundтэй энэ дээрээ сарл backgroundтэй тавих юм бол энэ бол маш муу харагдана. Тийм учраас энийхээ background-ыг арилгах хэрэгтэй. Background-ыг арилгахын тулд энэ layer нь өөрөө locked байгаа. Энэ locked-ийн арилга нь хоёрдугаарт нь бол энэ жишээ байгаа quick selection tool гэдгийг сонгоод үснээс авахлаад доош нь татна. Тэгээд пижака татна, цамцаа татна, пижака татна, ханцуу татна, гараа татна, хөлөө татна, сандлыг мэдээж татна, гараа татна. За ингээд ерөөхдөө layer-ийг сонгочлоо. Гэхдээ энийг жоохон цэвэрлэх хэрэгтэйгийн тулд select руу ороод refine edge дээр дараад smooth-ийг жоохон нэмж өгөөд feather contrast-ийг жоохон нэмж өгөөд octarchна. Octarchхлаар ерөөхдөө саяны layer-ыг салгаж авахд бэлэн болсон байна гэсэн. Тэгэхээр салгаж авахын тулд Ctrl J. За энэ болохоор баруун талд харагдж байгаа дээр дээдлийн хэсэг нь болохоор ийм дөрвөлжин шоттой болцсон, доотлол нь бол сарлаараа байна. Доотлол нь харах юм бол дээдлэл нь харах юм бол ерөөхдөө background болсон байна гэсэн. Background болсон байна. За энийг зөөж аваачаад энэнийхээ голтон байршуулж. Гэхдээ мэдээж нүүр дүүрэн
иймэрхүү царайг тавихгүй тулд за нэг иймэрхүү арай жоохон жижиг арай нэг иймэрхүү окей гэтээ жоохон өргөн гарчиж байгаа учраас жоохон яриахан болгоод за нэг иймэрхүү байршуулчихъя. За хоёрдугаарт нь одоо юу хийх гээд байгаа вэ гэхээр гол зүйл чинь өөрөө маагч thumb nail гэдэг зүйлийг хийх гэж байна. Дараад ерөнхийдөө ямар фонт ашиглах вэ гэдгээ сонгоод хэмжээг нөхч. Хэмжээг нөхчлөөр за нэг иймэрхүү нэрээ бага байна гэж үзэх юм бол нэр. Одоо thumbnail гэдгийг ингээд тавьчих. First of all тийм ээ. За хоёрдугаарх нь бол ямар нэгэн өөр үгнүүд бичих хэрэгтэй. Үгнүүд бичихтэй арай жижиг хэрхэн хийх вэ? Thumbnail энийг чинь хэрхэн гэж оруулаад хийх вэ гэдгийг нь энэ чинь ингэж оруулаад харин энэ шар дээр 5 минутад thumbnail хийх арга гэж бичиж. Энийг гэхдээ арай жоохон жижигхан болохгүй л энэ манай шар дээр арай жоохон урттаад байгаа учраас 30-аар тавьчих. Нэг иймэрхүү. Гэхдээ thumbnail гэдгээ бид нэр төрдөө салгаж аваад яг энэ нэг доошоо байрлуулна гэж тооцоолоод орхичих. Thumbnail гэдгийг авч. За харин энэ бичигнүүд маань миний нүрийг бас дараад байгааг хэрхэн яаж өөрчлөх вэ гэхээр энэ болохоор бид бүгдийн зураг буюу layer маань байна. Энийг Ctrl J буюу duplicate хийнэ гэсэн. Маусаараа дараад duplicate гэсэн дээр дарах юм бол ok гэд copy paste хийж байгаа. Эсвэл гараас Ctrl J дараад юу хийгдэж байгаа гэсэн. Duplicate хийгдэж байгаа гэсэн. Тэгэхээр thumbnail гэдэг үгээ зөөж аваачаад хоёр layer-ийнхаа гол тавьчих юм бол буруу тавьчих. Sorry. Энэ thumbnail гэдэг үгээ голд нь авч тавьчих юм бол арталт нь гарчна гэсэн. Окей. За хэрхэн гэдгээ бас доорно. Хийх вэ гэдгээ бас доорно. Та нэг иймэрхүү байдлаар ингээд өөрөө яаж хэрхэн байршуулах вэ гэдгийг хүн өөрөөхөө шийдэд явчихна. Өнгөний хувьд гэх юм бол би бол thumbnail гэдэг үгээ шараар сонголоо хэрхэн хийх вэ гэдгээ цагаанаар байлгая. Харин энэ 5 минутын thumbnail гэдэг үгээ бол шарынхаа дээр гаргаж ирнэ. За мэдээж хэрэг шартайгаа хамтдаа юуны харталт орох хэвээр, хүний харталт орох хэвээр. Тэгжиж илүү сонирхолтой харагдах байх. 5 минут гэдэг энэ хоёрын хооронд зайнууд байгаа учраас ингээд харгалцчих болно. Харин шар нь жоохон багадаад байгаа учраас хоёр тал руу жоохон ингээд сунгачий. За thumbnail гэдэг үгийг маань жоохон өөрчлөхийн тулд энийг 40 болгоод за мэдгүй 35 байвал илүү гоё юм шиг. Тэвсгийнх нь хальт алга болцсон. Энийгээ бас юм шараар сонгочих болно. Альсвал цагаанаар сонгочих болно. За ингээд манай thumbnail хэрхэн хийх вэ гэдэг thumbnail маань бэлэн боллоо. Харин нэг десктоп дээр JPG-гээр thumbnail гэж өгөөд хатгалчихна. За ингээд иймэрхүү юм боллоо. За тэгэхээр та бүхэн өөр ямар хуу төрлийн видео үзмээр санагдчих байна гэдгээ бас комментээр хуваалцаарай. За тэгээд миний зүгээс ч юм уу адил хийж чадах зүйл байх юм бол дагаад хэрвээ чадахгүй зүйл байх юм бол хамтдаа сураад мэдлэгээ хуваалцаад шеэрлээд явцгаая. За мөн subscribe дараагүй байгаа хүмүүс маань subscribe-аар дараад бичлэгээ дуслан үзээрэй. Баярлалаа.